За Андын нэрийг хувьцаат компани 2017 онд бол хувьцаат компани болж исэн. За үүнээс өмнө бас үүсгэн байгуулагдаж байсан шүү дээ. Тэгэхээр компанийн хувьд одоогийн байдлаар за бизнесийн ямар чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна. Хүчин чадлын хувьд бас анх үүсгэн байгуулагдаж байсантэйгээ харьцуулахад хэр өргөн хэмжээнд тэлсэн байна вэ? За Андын нэрийг хувьцаат компани 2011 онд анх байгуулагдсан. 2014 онд Монголын анхны лид гэрлийн үйлдвэрийг байгуулад үйл ажиллагаагаа явуулж байгаа. За лид гэрэл үйлдвэрлэхээс гадна цахилгааны угсралтын ажил, мөн автоматжуулалтын ажил бас хийж гүйцэтгэдэг ийм компани байгаамаа. За өдийг хүртэл бол үйлдвэрлэлийнхаа хүчин чадлаа нэмэгдүүлсээр байгаад 2019 онд бол шинэ үйлдвэрлэлийн байр барьсан. Тэгээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг бол өөрөө бас тийм амаргүй ажил. Тэр тусмаа одоо технологи шингэсэн, тодорхой хэмжээний инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг бол бас тийм хүн болгоны бас хийгээд байх ажил биш. Тэгээ үүнийг бол бас Андын нэрийг хувьцаат компани эх орондоо бас хийж зориод хийсэн байгаа. За яг зорилттой зах зээл нь бол хамгийн том зах зээл бол Улаанбаатарт байдаг. Бид нар бол яг Эрдэнэтэд байгуулагдсан учраас тодорхой хэмжээний логистикийн зардлаас ордог байна. Өнөөдрийн байдлаар хичнээн салбарт бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. За аль салбарт эрэлт хамгийн өндөр авал? За хамгийн өндөр нийлүүлэлт хийдэг салбар бол уул уурхайн компани салбарт голцоо хамгийн өндөр нийлүүлэлтийг хийдэг байгаа. За нодон жилийн хувьд бол 2025 онд бол бид 25 орчим хүнтэй үйл ажиллагаагаа явуулаад ер нь бол яг хүний тоо бас тодорхой хэмжээгээр буураад байгаа, баг зэрэг буурж байгаа. За 17,000 гэрэл үйлдвэрлэсэн байна. За тэгвэл үргэлжлүүлээд 2025 оны бас санхүүгийн үзүүлэлтүүдээ сонирхож бодож байна. Борлуулалтын орлогын хувьд бол өссөн байлээ. За цэвэр ашигын хувьд бол 2024 онтой харьцуулахад үйл явдлыг буурсан байлээ. Тэгэхээр санхүүгийн голлох үзүүлэлтүүдэд бас нөлөөсөн гол хүчин зүйлс ямар байсан бэ? Бас цэвэр ашигын хувьд бас ягаад 2024 онтой харьцуулахад үйл явдлыг буурсан юм болоо? За 25 онд бас харьцангуй бас эдийн засаг жоохон хүнд байлаа. Гэхдээ одоо үйлдвэрлэл явуулна гэдэг чинь энэ их татварын орчин үйлдвэрлэлийг дэмжихгүй байгаа орчинд бол ингэж явуулж явах бол бас гайгүй явж байна гэж үзэж байгаа. Буурсан үзүүлэлт бол байгаа. Энийг бол энэ жил өсгөх гэсэн зорилт тавьж ажиллаж байгаа. Гол буурсан шалтгаан нь бол түүхийн үдийг нэмэгдсэн. Логистикийн үн бас тодорхой хэмжээнд нөлөөлсөн байгаа. За 4-р сарын сүүлээр Андын нэрийг хувьцаа компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийсэн байгаа. За 93.6 сая төгрөгийн ногдол ашигыг хуваарлахаар бол шийдвэрлсэн байна. Тэгэхээр тус хурлаараас ногдол ашиг болон за бусад голлох танилцуулагчсан шийдвэрүүдээс сонирхолтой юу? За хувьцаа эзэмшигчдийн хурлаар бол 2 жилд нэг удаа сонгогддог төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдийг бүгдийн шинээр сонгосон байгаа. За 9 гишүүн сонгосон, нэлээд бас чамбаарж орж ирж байгаа төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүд. За 93.6 сая төгрөгийн ногдол ашиг хуваарлахаар шийдвэр гаргасан. За үнэ нь бол нэг ч хувьцаанд 1.2 төгрөг буюу одоо хувьцааны ханшныг унтчаар 20 төгрөгтэй байгаа гэхээр за нэг 6% өгөөж одоогоор өгөхөр ингэж төлөвлөсөн байна. Дотоод зах зээлээс тас татварын орчны бас дарамт 2025 оны бизнес үйл ажиллагааны нэлээд дарамт авчруулсан гэж шүү дээ. Энэ талаараас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. За 22 онд бол нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн, 2%-аар нэмэгдсэн. Энэ бол бас хувийн хвшилт нэлээд хүнд туссан баг. Татвар бол бас ер нь өндөр байгаад байгаа. Яг үндэсний үйлдвэрлэл, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад авж байгаа татвар нь одоо уул уурхайн татвартай ойролцоо байгаа нь бас үйлдвэрлэлийг бас сайн явуулахад муу хүчин зүйл болж нөлөө үзүүлж байна. За тодорхой хэмжээний хөнгөлтийг бол мэдээж авдаг. За эрчим хүчний үн олон за импортын зардал за түүнээс гаднаас төгрөгийн ханшийн савлгаа танаа үйлдвэрлэлийн өртөгт ер нь хэрхэн нөлөөлж байна вэ? Мэдээж яг ормозын хоолоос болоод одоо хятадд зарим түүхийн эдийн үн өсчлээ шүү дээ. Тэгвэл бид нар бол
өөр бодлого барьж байгаа. Кластер үйлдвэрлэлийг эрчим хүчний чиглэлийн одоо юм кластер үйлдвэрлэлийг бас нэмэх хэрэгтэй юм байна гэд. Одоо манайх чинь Эрдмэн компани утсыг хэрэглэдэг байхгүй. Монголд Эрдэнэтэд үйлдвэрлэж байгаа хамгийн сайн чанарын зис утас. Тэр утсаар гэрлээ үйлдвэрлэдэг. За мөн халаалт үйлдвэрлэдэг иргэн болон хувь компаниудтай бас хамтран ажиллах гэж оролдож байна. За амар энержигээд батарей үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэртэй бас хамтарч байна. За Moo Shop гээд сэргийгт эрчим хүчийг хямд оруулж ирж байгаа энэ компанитайгаас хамтарч ингээд кластер үйлдвэрлэлийг явуулахыг ингээд зорж байгаа. За эрчим хүч дулаан 2 бол манай Монголын бас шийдвэрлэл зохих ёстой асуудлын нэг болчиход байна. Энийг бас бид нар шийдвэрлэхийн тулд бол бүгднийх хятад улсын Шанхай хот руу бас аялсан байгаа Moo Shop-тай хамтраад тэгээд дэлхийн 1 номерын лонгийн үйлдвэр нарны автангийн үйлдвэр баггүй энэ. Мөн инверторийн хэд хэдэн үйлдвэр тэгээд Сангоров гээд бас топ үйлдвэр рүү орчоод тэгээд гэрээ хийж бас чадсан баг. Энүүгээрээ дамжуулаад яг гэвэл Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа жижиг аж ахуйн нэгжүүд болон айлуудын цахилгааны хэрэглээг бас сэргийгт эрчим хүчээр шийдэх. Чаашилбал үндэсний үйлдвэрүүдийн хамтарсан бүтээлүүдийг бас тухайн айлуудад бас ингээд өгөх зорилготой гэж бодож байгаа. Эндхүү хамтын ажиллагааны гэрээний талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. За шилбэл Хятадын нарны автоөлөлч Лонги компанитай хамтраад тус технологиг энэ андын нэрийг дотооддоо нэвтрүүлэх гэж байна уу? Эсвэл бүтээгдэхүүнийг энэ дотоодын хэрэглэгчдэд хүргэх гэж байгаа лөө? Бүтээгдэхүүнийг нь авч хэрэглэж байгаа. За Moo Shop-той бол яг 1 жил гаруй хугацаанд хамтаа ажилласан. Тэгээд одоо бол 200-аад айлд Moo Shop маань гээд сэргийгт эрчим хүч суйрлуулсан байгаа. Энэ нь бол одоо жижигээс нь ахуулаад эрчим хүчний асуудлыг ингээд шийдэл рүү ингээд явж байгаа гэж ойлгож байна. За тэгэхээр хэрэглэгчдийн хандлагыг харах юм бол өнөөдрийн зах зээл хамгийн түрүүнд бас бүтээгдэхүүний үн харж гин үү, эсвэл урт хугацаанд бас зардлаа бууруулах талыг харж гин эрчим хүчний хэмнэлттэй байдалд илүү анхаардаг басна уу? За эхний ээлжинд бол үн хардаг байсан. Манай бүтээгдэхүүн бол харьцангуй чанартай бүтээгдэхүүн. Тэгэхээр сүүлийн үед хүмүүсийн хэрэглэгчдийн хандлагыг ингээ харахаар чанарыг бас их оошоож үздэг болсон байна. Харьцуулж үзээд за дахин солих бол бас буруу юм гэжсэн үднээс манай бүтээгдэхүүнийг бас авах хандлага нэмэгдсэн байгаа. 6 гарснаас хойш уул уурхай үйлдвэрлэл бизнесийн байгууллагуудын хөрөнгө оруулалтын хандлага ер нь хэр өөрчлөгдөж байгаа гэж харж байна. За лед гэрэлтүүлэхийн зах зээлд энэ нэргээд ямар тохиол өгч байна. За тухайлах юм бол бас уул уурхайн том төслүүд за шинэ хот байгуулалт дэд бүтцийн хөрөнгө оруулалт бас нэлээдгээр яригдж байгаа шүү дээ. Энэ оноос эрчимчээр байгаа. Энэ нь одоо танай компани ямар боломжийг олгох төлөвтэй гэж харж байна. За манай компанид бол энэ шинжлэгдэж байгаа үйл явц нь их таата явж байгаа гэсэн үг. Бид нар чинь Монголд даяар улаасах гэрэл түлхүү байхад энэ лид гэрлийн үйлдвэрийг байгуулсан байхгүй. Одоо бол технологи хөгжөөд ингээд технологи тал руугаа ер нь түлхүү бас явдаг болчих. Тэгэхээр лид гэрлийн технологиг ч гэсэн бид нэр улам ингээд сайжруулад тийм гэрэлтүүлэх чадвар, өнгө ялгах чадвар, бусад параметр үзүүлэлтүүдийг сайжруулад ангиллалыг өөр түвшинд явж байгаа. За манайх бас нэг давуу тал бий болсон нь бол 2025 онд анх удаа энэ MNS гэрэлтүүлгийн стандартыг батлуулсан. За үүнийг эрчим хүчний зохицуулах хороо болон бусад аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтраад стандарт хэмжилт зүй алба тий бусад аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтраад ингээд MNS стандартыг Монголдо батлуулаад одоо Европын стандарт руу нэлээд ойртуулсан гэж ойлгож байна. За тэгвэл 2026 оны үлдсэн хугацаанд хас танай компани төлөвлөж байгаа бас гол ажлуудаа сонирхолтой юу? За үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх үү, эсвэл шинэ технологи нэвтрүүлэх үү? За эсвэл магадгүй цаашлаад андын нэрийг одоо хятадын компанитай хамтарч ажиллаж байгаа гэж магадгүй гадаад зах зээлдээс үйл ажиллагаа тэлэх гэдэг ч юм уу? Иймэрхүү төлөвлөгөө байгаа лаа. За бидэд 26 онд бол бизнес төлөвлөгөө баталсан. Үүн дээр бол цомхон бүтцтэйгээр мэдээж борлуулалтын орлогоо болон
цэвэр ашигаа нэмэгдүүлнэ. Хамтралыг бас нэлийн сайн болгоно гэж үзээд байгаа. За ялангуяа технологийн салбарт хамтралыг сайн болгоно. За улсад тулгарч байгаа асуудлыг тийм бас шийдэх тал дээр бас нэлийн явна гэж бодож байгаа. Үүн дээр бас эрчим хүчний асуудал бас орж ирж байна. Хамтарсан үйлдвэрүүдийн дундын бүтээгдэхүүнүүдийг бас гаргана гэж үзэж байгаа.